хэлцээрийг соёмхон батлахыг бол дэмжиж байгаа. 58 дугаар тогтоол дээр говьоос ялангуяа сонгогдсон гишүүд санал гаргаад тэр 12 дахь заалт 1-12-т нь орон нутгийн асуудал, байгаль орчны асуудал, ажлын байрны асуудал, усны асуудал, цөлжил шороо тоосчлтын асуудлыг бол оруулж өгөөрэй гэд бүр их хурлын 58 дугаар тогтоол дээр тусгайлан оруулж өгсөн шүү дээ. За энэ хэлцээр дээр бол алга байна. Тэгээд сая хариултаа сонсож байхад дахиад энэ хэлцээрийн сойрхон батлагдсны дараагаар 3 гэрээ хийгдэх юм байна шүү дээ. Компани хоорондын. Тэгэхээр энэ дээр ороогүй юм чи одоо цаашаа энэ гэрээнүүдээр орох юм уу юм уу? Орвол одоо аль гэрээн дээр нь цаашаа яаж тусгагдаж явах юм бэ? Энэ төсөл хэрэгжснээрээ дуурхайн хүчин чадал нэмэгдэн, олборлт нэмэгдэн, тэнд очиж ажиллах хүмүүс нэмэгдэн, байгаль орчинд сөрөг нөлөөл буюу тэр тоосчлт, усны хэрэглээ бүрэл их нэмэгдэн. За үүнийгээ дагаад тэр суурьшлийн бүсийн асуудал, тэр сургууль цэцэрлэг төвлөрлөө дагаад хүрэлцээ хангамж, төрийн үйлчилгээ, эмнэлэг олон асуудлууд ингээд цаашаа яригадаад эхэлнэ. Тэгээ энийг одоо компаниас асуухад яаж төлөвлөж байгаа юм бэ? Энэ бол удахгүй одоогоороо шийдлээ хүлээсэн ийм асуудлууд бий болчиход байгаа. Энэ ажил эхлэхээр улам цаашаага өргөжөөд ингээд явах юм аа. Тэгээ одоогоороо цогццын сум яг энэ төсөл хэрэгжих уурхаанд иргэд байгаа цогццын сумын хүмүүсийн эрүүл мэнд тоосчлтын асуудлыг та бүхэн надаар хэлүүлдэг мэдж байгаа. Эмнэлэг нь гэхэд подвол нь усанд автцсан үйл ажиллагаа явуулахад өндөрлөлтэй. Сургуулийн дээвэр нь дотроосоо таазан нураад хүүхдийн толгой тарих гэмтээдсэн. Уух ус нь эрүүл мэндийн шаардлага хангахгүй. За тэгэл малчтын хувьд малаа бэлчээх газар нутаггүй болцсон, цөлжилт бий болцсон, худаг усан ширэгдсэн. Ийм байгаа шүү дээ. Тэгээд энэ төсөл маань цаашаага өргөжөөд ингээд явахаар энэ асуудлуудаа яаж шийднэ гэж ингэж төлөвлөд байгаа. Би оны өмнө бас энэ асуудал орж ирж байхад хэлжлээсэн. Орон нутгийн асуудлыг оруулж өгөөрэй, тусгаж өгөөрэй. Компаниас энэ оныхоо төсвийг батлахдаа тэр сургуулийн асуудал, дутуу баригдаад хайцсан сургуулийг гүйцээх хөрөнгө төсвийг шийдэж өгөөрэй гэдээ бичгээр ч хүсэлт өгсөн, амаараач өгсөн. Тэгээ ингээд нэгийг ч хүлээж авахгүй юм аа. Алтын аваад авдрын хаяна гэдэг шиг байгалийн баялагийг ашиглаж байгаа бол эргээд энэ байгаль орчинд нь тэнд амьдарч байгаа хүн зон, орон нутгийн хөгжилд нь тус дэм болдог үр өгөөжтэй байх ёстой шүү дээ. Энэ төсөл хэрэгжснээрээ ер нь орон нутагт нь ямар үр өгөөж байх юм бэ гэдэг дээр нэг тодорхой хариулт өгөөч. Дараа нь тодруулъя. За, Наранбаатар гишүүний асуулт нэрлэе. Тухайн сайд 5 номер. За тэгээд энэ Наранбаатар гишүүн зөв ойлгосон байна. Ерөнхийдөө 3 бүлэг асуудал байгаа. Тэрэн дотор эхнийх нь бол та бүхэнд өнөөдөр Монгол Улсын хуулийн дагуу улсын хурлаар сойрхон батлуулах засгийн газар хоорондын хэлэлцээр. За энэний ард дээр бид нар та бүхэн яриад байдаг 60 удаа хэлцэж ажлын хэсэг 2 талын засгийн газараас байгуулсан ажлын хэсэг хуралдаж хийсэн асуудлууд бид нар багцлаад яг шийдвэрлэх асуудлуудаа протокол болгоод албан ёсны бичиг баримт болгоод дагалдуулаад гарын үсэг зурсан. Улсын хурлын 58 дугаар тогтоол дээр орсон 12 зүйл заалтаас засгийн газрын хоорондын хэлэлцээрт оруулж болох заалтуудаа оруулаад бусад бүх заалтуудыг протоколдоо ямар нэгэн байдлаар оруулж орхилгүй тусгаж гарын үсэг зурж алавжуулсан. За энэ дотор ерөөсөө ороогүй таны үгэнд дурдгдсан нэг л асуудал байгаа. Энэ шар шуургатай холбоотой асуудал бол бас яг энэ дээр тусаж чадаагүй, яг энэ хоорондын энэ удаагийн арга хэмжээнд бол орж чадаагүй гэдгийг хэлье. За мэдээж энэ протокол дотор бол 5 дугаар зүйл заалтан дээр орон нутгтай холбоотой асуудлыг бид нар орон нутгийн байгаль орчны хамгааллын асуудал, ESG стандарт, за мөн тухайн орон нутгаас ажиллах хүч авах асуудлыг анхаарч баримт бичгтээ тусгасан байгаа. За мөн энд ажиллах суурьшлийн бүс байгуулж энд ажиллах Монгол хятад ажилчдын байрнаас гадна сайн нөхцөлтэй дагалдах сургууль, эмнэлэг, цэнгэлт хүрээлэн зэрэг дэд үтцийг байгуулах асуудлыг Монголын талын саналаар тусгасан гэдгийг бас энд хэлье. За өнөөдөр бол цогццын сумын нөхцөл байдалтай бол бид нар үнэхээр мэдж байгаа. Яг тантай тэр алтын аваад авдрын хаяна гэдэг үгтэй тохиргуутсан нөхцөл байдал бол
байгаа. Тэгэхээр бид нар энийг анхаарах тал дээр улсын их хурлын даргын захирамжаар байгуулагдаад таны ахалж байгаа ашигт малтмлын тухай хуулийн ажлын хэсгээр ерөөсөө л гишүүдээс гарч байгаа гол концепц буюу энэ орон нутагт нь алтын авсан бол авдрант нь юм өгөх буюу тэр амнаатын тодорхой хувийг тухайн уул уурхай ашиглаж байгаа сум аймгийн одоо төсөвт нь орон нутгийн санд нь үлдээх гэдэг энэ зарчим шийдэгдчихвэл энэ асуудал бас нэлээд одоо наашнтайгаар шийдэгдэн дээрээс нь тэнд ажиллаж амьдарч байгаа орон нутгийн ард иргэдийн асуудал бол нэлээд одоо сайн шийдэгднэ гэж ингэж үзэж байгаа. За мөн одоо нөгөө талдаа гашуусхад ганц мод бомбон дээр сая ажлын хэсэг ажиллаад тэнд байгуулах эмнэлгийн асуудлыг бол зураг төслийнх нь асуудал шийдэгдсэн эрэгчдийн төсөв тусгахаар за онцгой байдлын анги байгуулах асуудлыг нь бол газар дээр нь ингээд шийдэд ирсэн байгаа гэдгийг танд хэлье. За Наранбаатар гишүүн нэмж тодруулъя. За Эрдэнэс 5 толгой компани удирдлагуудаас асууя. Орон нутагтай харилцах чиглэлээр танай дээр одоо ямар салбар нэгж компани бүтцэд байгаа юм? Тэгээ энэ жил одоо юу хийхээр төлөвлөсөн орон нутгийн харилцаа ер нь ямар байгаа юм гэдэг дээр одоо тодруулж өгөөч. Байхгүй бол одоо цаашдаа энэ орон нутагтай харилцах тусдаа газар хэлтсүүдээ байгуулж тэр орон нутагт хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр шин суурьшлийн бүсийн асуудлыг бүр тусад нь авч үзэхгүй бол болохгүй болсон. Дараагийн асуудал энэ гашуун спортын бомбын одоо олон улсын зэрэгэлтэй болох асуудал одоо ер нь яригдсан юм уу? Ямар хэмжээнд яригдсан? Ганцхан байгалийн баялаг гадагшаага төмөр замаар урсаад байх бомб байх юм уу? Эргээд хоосон орж ирж байгаа машин төмөр зам вагон дээрээ бас нөгөө олон улсын бомб болоод бараа бүтээгдэхүүн барилгын материал бусад юмнууд орж ирдэг ийм бомб болох юм уу? Аль эсвэл ингээ хоёр улсын статустай бомб байгаад байх юм уу? Ер нь бомбын хөгжлийг цаашаа яаж төлөвлөж байгаа юм? За Наранбаатар гишүүний асуултанд хариулъя. 7 номер. За Наранбаатар гишүүний асуултанд хариулъя. Эрдэнэс 5 толгой хуцаад компани гүйцэтгэгчлийн үүрэг гүйцэтгэж мөгч харуулна байна. За компанийн хувьд болохоор орон нутгийн одоо удирдлага болон холбогдох одоо нэгжүүдтэй нь бол хамтын ажиллагааны гэрээ байгуулсан хоёр талын ажлын хэсэг, хоёр талаас бүрдсэн ажлын хэсгийн одоо байдлаар асуудлаа шийдээд хэлэлцээд хурлаа хийгээ явж байгаа. За орон нутгийн хөгжлийн сангийн тухай хуулиараа жил болгон гэрээнийхэн хүрээнд бол бид нар 3-5 тэрбум төгрөгийг орон нутгийн хөгжил зориулаад шилжүүлээд одоо ажиллаж байгаа санд төвлөрүүлээд. За энд 2025 оны хувьд бол хамтын хорооны хурлаараа одоо ямар ажил хэрхэн хийх талаараа одоо хурлаараа шийдээд одоо манай компани руу ирүүлэе гэсэн одоо тийм хувьдтай байгаа. Энэ жилийн хувьд бол 5 тэрбум төгрөгийг бол За нэмээд хариулъя. 7 номер. За түрүүн бас нөгөө олон улсын хилцээр болон протокол дээр бас юу орсон ороогүй асуудлаар бас тэн дээр нэмэлт бас мэдээлэл өгөхөд сэргээгдэх эрчим хүч одоо нөгөө говийг усжуулах шар шуурга цөлжилтөд тэмцэх за мөн орон сууцжуулалтын асуудал сургууль эмнэлэг цэцэрлэг зэрэг одоо хувилбарт шийдэл бүхий нөхцлөөр одоо хамтран ажиллахаар одоо нөгөө уулын ажлыг хүчин шаллыг нэмэгдүүлэх ерөнхий гэрээн дээрээ компани зүгээс төсөл дээр нь тусгаад одоо нөгөө орхигдсон заалтуудыг нь бүгдийг нэмээд оруулчихсан байгаа гэдгийг хэлсэн. Гэрээн дээрээ гэсэн. Аж ахуй нэгж хоорондын. За бомбын асуудлаар 3 номер. Мөнгө төшөө дараа 3 номер. Гадаад харилцааны яамны төрийн нэрмжтэй хамгч байна. Наранбаатар гишүүний асуултанд хариулъя. Гашуун сухад ганц мод бомбын статустай холбоотой асуудлаар сүүлийн 10 гаруй жил гадаад харилцааны яам дипломат шуумаар хэдтийн талтай ярьж хүсэл тавьж ирсэн. Тэр яг бомбын асуудлыг бол хоёр улсын хөлийн бомбтыг зохицуулдаг 2004 оны хэлцээрээр шийдвэрлэдэг. Тэгэхээр хэдтийн тал бол хоёр талын гэдгээр нь бол хадгалах байр суурь бол тууштай илэрхийлээд явж байгаа. Гэхдээ бид 3 дахь орны иргэдийг оны эхэнд хоёр л дипломат шуумаар ингээд солилцоод
гурвдч улсын иргэдийг нэвтрүүлэх зохицуултуудыг хийгээд сүүлийн жилүүдэд явж байгаа. Төмөр замын бомб болгох асуудлыг бол сая сүүлд 2020 онд Бүгд найрамдах хятадаар дуусан гадаад хэргийн сайд Монгол улсад айлчлахад 4 бомбыг хөлийн төмөр замаар холбохоор шийдвэрлсэний нэг нь ингээд гашуун сухад ганц мод болоод явж байна. За Жангабэл гишүүн.